26 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 12 цаг 35 минут болж байна. Үйлчлүүлэгч маань өөрийн iPad дээр Infinix X360M гэх хуулийн систем харгалзахгүй холбогчийг тохируулуулахаар авчирсан байна. Тус iPad нь өөрөө iOS нь 26.5-тай. Дараах байдлаар тохиргоонуудыг хийсэн байна. Жохон бодолт хийж үзье. Тус холбогч навд өөр дөр бүх оролт гаралтаа шийдчихдэг. Keyboard, mouse, жишгвч цэнэглэгч энийгээрээ шууд холболт үүсээд давхар цэнэглэнэ. Keyboard-ны хувьд энгийн keyboard, mouse нарийн Attacker A9-ыг залгасан байна. Одоо хамтдаа жохон хөдөлгөж буудаж үзье. Миний зүгээс recoil баригчийг нь асаагаагүй байгаа. Яг оргоор нь буудах гэж байна. Хэрэв та хүсэх юм бол өөртөө тохируулаад тааруулаад илүү хялбар тоглох боломжтой. Нөө. Хаана гараад байгаа юм бэ? Энд нь бол keyboard mouse төсөөлж байгаа шиг тийм амархан биш байдаг. Бидний төсөөллөөр одоо ийм том дэлгэцтэй iPad-н дээр keyboard mouse залгаад тоглох нь маш хялбар гэж төсөөлдөг боддог. Гэхдээ бодит байдал дээр үгүй. Яг гэж юм хэрэг миний би өөрөө утсаа барьж тоглодог full gyro-той. Тэгээд шууд ингээ падан дээр keyboard mouse залгаад одоо маусаар ингэж удирдах нь миний хувьд ч гэсэн бол төсөөлөөр айгүй хялбар болох болов гэж бодож байсан. Гэхдээ үгүй шүү. Анхнаасаа keyboard mouse-аар одоо таблетэн дээр холбогч ашиглаад тоглоо сурцсан айлсгүй эмулятор суурьтай хүмүүсийн хувьд л энэ өөрөө хамгийн зөв сонголт байдаг. Тэрнээс биш уцаар тоглож байгаа шууд пад руу шилжих нь яг мэдээж дасгал хүн хүний нөгөө тоглоомны потенциал сурах чадамж өөр байдаг байх. Гэхдээ тийм амархан биш. Тийм учраас keyboard mouse-аар тоглодог хүмүүсийг яагаад алахгүй байгаа одоо яагаад сууган муугын гэсэн тэр бүлийддэг сэтгэлгээний хандлага болох хэрэгтэй шүү гэж уриалж байна. За бай.